Ёо манайд бүр ингээ хар шуурга ирэх гэж байгаа даа. Өнөөдрийнхөө бичлэгээр би өөрийнхөө яг хэрхэн Австралид ирсэн түүхийн талаар ярихаар шийдсэн. Бас бакалавртаа сурах гэж байгаа хүүхдүүд байх юм бол бас энэ бичлэг маань хэрэгтэй болох байх гэж бодож байна. Яагаад гэхээр миний яг энд ирсэн түүх бас айгүй сонирхолтой. Яагаад гэхээр би эхнийхээ фаундейшн жилд сураагүй, шууд өөрийнхөө үндсэн бакалаврт 3 жил сураад төгсөх боломжоор ирсэн учраас бас яг явах гэж байгаа хүүхдүүд байх юм бол бас хэрэгтэй байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр хамгийн түрүүнд би юуны өмнө хизээж Австрал болон Канад явна гэж бодож байгаагүй. Яагаад гэхээр надад маш хүнтэй санагддаг байсан. Тэгээ бас тэтгэлэг амар багтай байдаг учраас би явна гэж хизээж бодож байгаагүй. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр за эхлээд бол би 10 жилээ төгсөөд МОС 1 жил сурсан. МОС болохоор би яг бизнесийн сургуульд 1 жил сурч байсан. Тэгээ тэгж авах хугацаанд аялцаа өгчээсэн. Тэгээд тэр жил болохоор ковид бас гарсан байсан учраас Америк руу явж байгаа хүүхдүүд SAT өгөхгүйгээр шууд IELTS болон TOEFL-ийнхаа оноогоор орж болно гэсэн байсан. Тэгээд тэр нь бас амар хаттай байж таарад би SAT бэлтгэхгүйгээр шууд IELTS бэлтэж эхлээд тэгээд өгч байсан. Тэгээд би санаад байт яг нэг хэсэг би бүр амар сайн бэлтээд тэгээд өхөөсөө нэг сар марын өмнө ч байна уу да өглөө болгон 5-аас босоод тэг яг нэг тасглаа ингээл хийгээл байдаг зав одоо юу гэдэг яг уншихаа ч юм уу сонсгоо ч юм уу бичгээ ч юм уу ярихаа ч юм уу ингээл яг ингээ хуваар гаргацсан бэлдэж мэлтээд тэгэнгүүт хамгийн хүчтэй нь нөгөө юм Cambridge-ийн номнод байдаг штэ IELTS-д бэлддэг тэрэн дээрх бүх ингээд унших тасгалыг би хийгээд дуусгацсан тэгээд тэр номноос хийхээр би ингээд бүгдийг мэдээд яг тэр эсэнүүдийг бүгдийг өмнө нь уншицсан ажилласан байж таардаг байсан. Тэгээ ямар ч л гэсэн тэгж бэлтэж агаад IELTS-ийн дээр яг overall score нь 7.5 авч исэн. Тэгэнгүүт хамгийн сайн бэлтсэн хэсэг маань болох унших дээрээ би 9 аваад тэгээд сонсох дээрээ 8 аваад бичих болон ярих дээрээ хуулин дээр нь 6.5 авч исэн. Тэгэнгүүт яг үндсэн дунд нь болохоор 7.5 болж байлаа. Гэхдээ IELTS-ийн дунджаа ингээд нөгөө 2 жилийн дотор хугацаанд хүчингү болцдог баггүй юу. Тийм болохоор би ч өдөр баг тэр 3 жилийн өмнө өгсөн юм уу. Тэгэхээр IELTS-ийн маань оноо олоод хүчингү болцсон. Тэгээд одоо би төгсөхдөө ахаад өгөх хэрэгтэй байгаа. За тийм нэг тиймэрхүү. Тэгээд би IELTS-ийнхаа оноогоор Америк руу эхлээд apply хийжсэн. Тэгэнгүүт Америкт юу болсон бэ гэх. Тэгэхээр би ингээд дотроо болохоор ингээд Америк ингээл амар их тэтгэл өгдөг гэж бодсон байгаа шүү дээ. Гэтэ уул нь л амар өгдөм байлаа. Яагаад тэгэхээр надаа 2 сургуулиас хоёулангаас нэг 50% тэтгэлэг ирж исэн. Тэгэхээр нэг нь болохоор Drexel University гээд $40,000 тэтгэлэг өгч исэн жилийн. Тэгмүүд яг үлдсэн 36,000 болоод гэтэ үлдсэн ингээд 36,000 Америк доллар гэдэг чинь юу нь амар ихтэй Монгол төгрөгөөр. Тэгэнгүүт бас Денверийн их сургуулиас бас яг 50% тэтгэлэг өгөөд үлдсэн бас яг ойролцоодоо болж исэн би ингээд зургийг оруулж. Тэгээ ер нь бол Америк явах маань хударсан байгаа. Тийм. Тэгээд би Солонгос бас явдаг юм уу гэж бодоод Солонгосын Yonsei руу apply хийжсэн. Тэгээд apply хийхдээ болохоор ингээ бүх хичээл нь англи хэл дээр ордог газар apply хийжсэн. Тэгээд төлбөр нь бас нэлээд өндөр байсан. 20,000 Америк доллар гэжсэн жилийн. Тэгэнгүүт бас надад нэлээд өндөр санагдчихсэн. Яг бусад солонгос сургуулиудтайгаа харьцуулах юм бол тэднээс ингээд хэд дахин өндөр ахаар надад бас яг ингээ үн цэн надад хэрэгтэй юу гэж би бодоод тэгээ ер нь бол бэлхоо шийдсэн байгаа. Тэгээд би бас англи хэлээс бусад хэлэнд жоохон таарахгүй юм шиг байгаа. Яагаад тэгэхээр би орос хэл 1 жил үзчихсэн, хятад хэл 1 жил үзчихсэн. Тэгээ би одоо алинч мэдгүй солонгос хэл болохоор ингээд МОС сурч байхдаа өөрийнхөө сайн дураар 1 семестр аваад үзсэн. Гэхдээ бас сайн сурч чадаагүй. Тийм болохоор би аль болох англи хэл дээр хичээлээ үздэг ч юм уу, аль эсвэл англиар ярьдаг улс руу явъя гэж бодчихсон. Гэхдээ ингээд Солонгос, Америк хоёр маань ингээд фейлдэж байгаа штэ. Тийм болохоор би МОС сурч байсан учраас
За ер нь муста ингээд эргүүлээд сурчээ гэж бодоод тэгээд 1 жил сурсан юм чинь одоо 3 жил сураал төгсөж штэ гэж бодож исэн. Тэгээд тийм нэр мус ярьснаас одоо юу гэдэг ингээд хаяа би ингээл өөртөө боддог юм хөжилтэй гой санагддаг юм нь болохоор миний яг шин дүн байдаг байхгүй. Ягаад тэгэхээр би 3 хичээлээр өгчээсэн англи хэл, нийгэм, математик 3-аар. Тэгээ гурван дээр нь баг ижлэхэн шахуу 730 авсан. Тэг яагаад юм мэдгүй ингээд гурван дээр нь бүр амар жигд яг ижлэхэн ганц 2 оны төрөдөө л дун авчихсан. Тэг одоо бас тэрийг бодохоор надад гоё санагддаг. Австралид яг яадаг вэ гэхээр бакалаврын зэрэг нь бол 3 жил байдаг. Гэхдээ тэрнээсээ өмнө I'm foundation year гэд бүхэлд 1 жил ингээд сурах жил байдаг байхгүй юу? Тэрэн дээр болохоор ерөнхий ингээд сурах хичээлүүд маягийн юм үздэг. Яг мөс ихний жилдээ төстэй дөө. Тэгэнгүүт тэрнтэйгээ нийлэхээр 4 жил болчдөг байхгүй юу? Тэгсэн чинь миний хувьд юу болсон бэ гэхээр миний мөст сурч исэн дүн тэгээд миний IELTS-ийн дүн хоёр нийлээд тэр хоёрыг маань тэр foundation year-тэй тэнцүүлж өгсөн. Тэгэнгүүт надад ямар боломж гарч ирж байгаа вэ гэхээр би бакалаврынхаа 3 жилд шууд суралцах боломжтой. Заавал 4 жил сурах шаардлагагүйгээр мөн нэмэлт хичээлүүд авах шаардлагагүйгээр шууд өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлэр 3 жил сураад төгсөх боломж гарч ирсэн. Тэгээ дээрээс нь нэмээд надад 25% тэтгэлэг өгсөн. Миний яг 25 гэхээр бол амар бага сонсогдож магадгүй л те. Гэхдээ нэг бодлын үгүй яагаад вэ гэхээр би одоо жишээлбэл семестр болгон 4 юнит үздэг байлаа гэж ботход 3 юнитэд нь л төлбөрөө төлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол 25% ч гэсэндээ ингээд төлбөрийн хувьд л амар ялгаа гардаг. Ялангуяа Монгол төгрөгөөр хувирлах юм бол би яг тухайн үед надад тийм боломж гарч ирнэ, аль эсвэл тэгж болдог гэдгийг би мдээгүй байсан. Тэгээд хэрвээ бас явах гэж байгаа хүүхдүүд байх юм бол сургуулаа судлаад тэгээ сургуулаасаа бас сайн л аваад асуугаад үзээрэй. Тэгээ болно гэх юм бол тэр чинь ер нь бол бас амар хэмнэлттэй боломжтой гэж би бодож байна. За яг хав надад энд нэг таалагддаггүй зүйл нь юу байдаг вэ гэхээр их сургуулиуд өөрийн гэсэн дотор байргүй байдаг. Дотор байрнууд нь ингээд бүгд ингээд хувийн компаниуд их байдаг байхгүй юу? Америк Солонгос хоёрт хоёуланд нь аплайдж хахад хоёуланд нь ингээд доромтой, хоолтой байсан байхгүй юу? Тэгээд тэр төлбөрт нь болохоор тэд нэрэн бүгдээрээ орж исэн. Тэгвэл амьдрах газар болон хоол хүнс гэх мэтчлэн зүйлсээ бүгдийг өөрөөсөө гаднаас болгох хэрэгтэй байдаг. Гадаа бүр амар бор орж байна. Өнөөдөр нэрээ хүнд хар шуурга ирж байгаа. Таяа public transportation энтрийг бүгдийг хаацсан, сургуулиуд ажиллахгүй, албан газрууд бас хаацсан байгаа. Тэгээд өөрчүүдэг юу нэмж ярмаар юм дээ. Яг ярих гэж бодож исэн юмудаа л би бүгдийг яриад дуусгачлаа. Тэг яг нэмэлт гэх юм бол энд цагаагаар нь маш дулаахан байдаг. Хаашаа явж байгаас хамаарна. Би саяхан нэг Мельбурн явчаад ирсэн. Тэгээд бүр эрсдэс уур амьсгалтай газар байлээ. Бороо ороод нэг бол нар гараад салхин бүр нэлийн хүчтэй байсан. Би нөгөө 3 жилийнхаа 2 жилийн дуусгatan. Тэгэнгүүт яг үйлдсэн 1 жил нь одоо ингэж эхэлж байгаа байхгүй. Тийм болохоор энэ жил одоо сургуулаа төгснө. Тэгээд нэрээ би юугаар сурдаг хэлээг юм бэ? Би одоо болохоор санхүүгээр сурдаг. Тэгээд санхүү нь болохоор миний major. Тэгээд бас accounting minorтай. Тийм. Тэгж бас төгсөж байгаа. Ойтон байна. Дараа нь дахиад өөр гоё туршлагатай болох юм бол бас тэрнээсээ хаваалцнаа. Баяртай.